Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking part нэгэнд зориулж өнгөрсөнд эхлээд одоо хүртэл үргэлжилж буй үйлдлийн үргэлжилсэн хугацааг хэрхэн зөв академик төвшөнд илэрхийлэх тал дээр төвлөрч present perfect continuous цагийг гүнзгийрүүлэн судлах болно. Энэ цагийг зөв хэрэглэснээр таны хариулт илүү нарийн баялаг болж grammatical range and accuracy шалгуурт дүндөр оноо авахд чухал нөлөө үзүүлнэ. Present perfect continuous цагийн үндсэн бүтцэн subject буюу өгүүлэгдэхүүн дээр нь have эсвэл has дараа нь been мөн үйл үгийн in хэлбэр залгах явдал юм. Энэ цагийг бид өнгөрсөнд эхэлсэн ч одоо хүртэл үргэлжилж байгаа үйлдэлүүдийг илэрхийлэхэд ашигладаг. Жишээ нь I have been studying English for 5 years буюу би 5 жилийн турш Англиг хэл сурч байна гэдг нь сурах үйлдэл 5 жилийн өмнө эхэлсэн ч одоо ч үргэлжилж байгааг илэрхийлнэ. Энэ нь IELTS-ийн ярианд таны хийж буй зүйлийн хугацааг тодорхой илэрхийлэхэд тусалдаг учраас grammatical range шалгуурт өндөр оноо авахд чухал ач холбогдолтой present perfect continuous цагийг ашиглахдаа үйлдлийн үргэлжилсэн хугацааг тодтохын тулд for ба since гэсэн үгсийг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Гэдэг нь хэдий хугацааны турш гэсэн утгаар нийт үргэлжилсэн хугацааг заана. Жишээ нь for 2 months буюу 2 сарын турш. Харин since энэ үйлдэл хизээнээс хойш эхэлсэн тодорхой цагийг илэрхийлдэг. Жишээ нь since last year буюу өнгөрсөн жилээс хойш. IELTS-ийн ярианд How long have you been living here? Гэх мэт асуултад хариулахдаа I have been living here for 5 years. Эсвэл since Оймрын гэх мэтээр хариулснаар таны grammatical range and accuracy шалгуурт өндөр оноо авахд туслана. Present perfect continuous болон present perfect simple цагуудыг андуурч хэрэглэх нь Монгол хүмүүсийн дунд түгээмэл алдаа юм. Жишээ нь I have worked as a teacher for 3 years гэдэг нь хэдий зөв өгүүлбэрч тухайн ажил дуuсан эсвэл үр дүнд нь анхаарч байгаа утгыг илүү илэрхийлдэг. Харин I have been working as a teacher for 3 years гэдэг нь тухайн үйл буюу багшлах ажил одоо ч үргэлжилж байгааг түүний үргэлжилсэн хугацааг онцолж байгаа юм. IELTS-ийн ярианд та одоо хийж буй ажлынхаа талаар ярихдаа present perfect continuous-ыг хэрэглэх нь илүү байгалийн бөгөөд таны ярианы чанарыг дээшлүүлнэ. IELTS speaking part нэгний жишээ харилцан яриан дээр present perfect continuous цагийг хэрхэн ашигласныг харцгаая. So, what have you been studying recently? Гэсэн асуултад I've been focusing on developing my digital marketing skills for the past 6 months гэж хариулснаар өнгөрсөн 6 сараас хойш үргэлжилж буй үйлдэлийг тодорхой илэрхийлж байна. Дараагийн асуулт How long have you been living in this city? Гэхэд I've been living here since I started university. Хэмээн тодорхой цаг хугацаанаас хойш үргэлжилсэн үйлдэлийг илэрхийлж байна. Ийм хариултууд нь таны fluency and coherence болон grammatical range and accuracy шалгууруудыг дээшлүүлдэг present perfect continuous цагийг ашиглан ажил сургалтын сэдвээр ярихад тустай зарим үгсийг харцгаая. Pursue a career гэдэг нь мэргэжлээ үргэлжлүүлэх хөөх гэсэн утгатай. Жишээ нь I have been pursuing a career in IT for over 5 years. J. An experience гэдэг нь туршлага хуримтлуулах гэсэн үг. She has been Anning valuable experience in project management since she joined the company. Dedicate time to энэ цаг заваа зориулах гэсэн утгатай. I've been dedicating a lot of time to my IELTS preparation lately. Эдгээр үгсийг ашигласнаар таны lexical resource шалгуурт өндөр оноо авахд туслана. Одоо present perfect continuous цагийг баттгах нэг дасгал хийцгээе. My brother work in London for the last 2 years гэсэн өгүүлбэрийг зөв хэлбэрээр нөхнө. Зөв хариулт бол has been working юм. Учир нь for the last 2 years
гэсэн хэлэх нь үйллийн үргэлжилсэн хугацааг тодтогч байгаа бөгөөд энэ нь present perfect continuous-ийн гол хэрэглээ юм. Энэ нь таны grammatical range and accuracy-г сайжруулахад туслана. Present perfect continuous цагийг эзэмших нь IELTS-ийн grammatical range and accuracy шалгуур чухал. Энэ цаг нь таныг өнгөрсөн үеэс одоо хүртэл үргэлжилж буй үйлдэл нөхцөл байдлыг нарийн илэрхийлэх боломжтой болгодог. I've been learning to play the guitar for about a year now. Гэх мэтээр ярих нь зүгээр л I learned to play the guitar гэхээс илүү дүрмийн хувьд баялаг, уян хатан хариулт юм. Ингэснээр таны дүрмийн мэдлэг шалгачид илүү тод харагдаж, өндөр оноо авахд туслана. Present perfect continuous цагийг зөв ашиглах нь таны IELTS speaking-ийн оноог дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Үргэлжилсэн хугацааг for ба since үгстэй хамт зөв хэрэглэж present perfect simple is ялгаж сурах нь grammatical range and accuracy шалгуурыг хангахад туслана. Дадал сургуультаа тогтмол хийж энэ цагийг өдөр тутмын яриандаа идэвхтэй ашиглаарай. Баяртай.